Overlord 2 дугаар анги давхрын хамгаалагчид Light Novel-ийн 2 болон 3 дугаар бүлэг. Шилтээр хамгийн ихэнд ирдэг давхрын хамгаалагч. Энд бид анх удаа шилтээрийн тачаацсан зан авирыг хардаг. Зан авир болон гадаа төрхийг нь хийсэн хүнээс нь харахад шууд ойлгож болно. Фиорентино анх аним дээр гарч ирэхдээ л нэмэх 18 тоглоом аваад тоглох гэсэн тухайн тоглоом дээр игчинд оруулчихсан байсан болохоор тоглож чадаагүй гэж гардаг. Дээрээс нь бүлгийн гишүүд өөрсдийн дүрийг тодорхойлог үг бичгээр боцооход порно тоглоом бол миний амьдрал гэж үлдээсэн байдаг. Шилтээрийг өөрийн тоглох дуртай тоглоомнуудаасаа санааж хийсэн гэсэн үг. Дараагийн ирсэн давхрын хамгаалагч бол Назаракийн дотроос зэвсэг хэрэглэж хамгийн хүч гаргаж чаддаг дүр болох мөсөн мөрний дарангуулагч Кокиудос. Төд удалгүй там бүтээгч Дэмүргэс болон хамгаалагчтай ахлагч Альбедо ирдэг. Анимнаас ялгаатай Дэмүргэс хэдэн хүмүүс байхгүй байгааг дурддаг. Хэлбэр хүмүүс нь бусад хоёр давхрын хамгаалагч болон бүсийн хамгаалагчид юм. Назаракт хоёр төрлийн хамгаалагчид байдаг. Эхнийх нь мэдээж давхрын хамгаалагчид. Маш хүчирхэг NPC-нүүд болох давхрын удирдагчид, бүсийн хамгаалагчид тухайн давхрын тодорхой бүсийг л хамгаалдаг туслах хамгаалагчид гэсэн үг. Давхрын хамгаалагчдаас ялгаатай эдгээр ANZ биш тухайн давхрынхаа хамгаалагчдад илтгэлээ тавьж тэднээс тушаал авдаг. Буцаад гол ирээ рүүгээ ороход ANZ-ийн эхний хилэлцгийг хүссэн зүйл бол одоогийн Назаракийн нөхцөл байдалд юу хамгийн ихэнд шийдэх хэрэгтэй талаар юм. Давхрын хамгаалагчид ямар нэгэн тулгарх үед шилжиж очиход асуудалтай талаар дурддаг. 4 болон 8 дахь давхрын хамгаалагчид байхгүй байгаа болохоор цугларалтын үеэр ялцсан зүйлийг Альбедо өөрийн биеэр очиж дуулгах талаар дурдах үед ANZ ч зөвшөөрдөг. Гэтэ 8 дахь давхарт болгоомжтой байгаарай гэж хэлээд хэрвээ тэнд ямар нэг зүйл болвол чи зөвсөж чадахгүй байх гэж хэлдэг. Назаракийн хамгийн хүчирхэг дүрүүдийн нэгд ANZ гэж анхааруулж байгаа нь тэнд юу эсвэл хэн байгаа нэг сонирхол төрүүлж байна. ANZ хийснээр бол Назаракт тулааны талбар дээр абсолют дөрвөн хүчирхэг NPC байгаа. Кокиудос зэвсэгтэй байх үед хамгийн хүчирхэг, Альбедо хамгийн хамгаалалт сайтай, Себас ойрын зайн гардан тулаанд хамгийн шилдэг нь ялангуяа өөрийн жинхэнэ төрхөндөө орсон байх та. Энэ гурвын гурвалжин холбоонд оролгүй ганцаар онцгоорох нэгэн бол Шалтир. Тэр ганцаар зогсоогдшгүй нэг юм. Үлдсэн гурав нь ганцаар бол дийлэхгүй. Буцаад гол ирээ рүүгээ ороход ANZ Назаракийн мэдээлэл солилцох системийг сайжруулах хэрэгтэй гэж үзэж Альбедо Дэмүргэс хоёрыг энэ дээр ажиллахыг даалгадаг. ANZ өөрийнх нь зөвшөөрөлгүй 8 дугаар давхарт бусдыг орохыг хориглож 7, 9, 10 дугаар давхруудын хоргийг нь байхгүй болгож бунхан дотор миньон мангаснуудыг чөлөөт явж болдог болгосон. Энэ шийдвэр Альбедо Дэмүргэс хоёрыг гайхшруулахтай зэрэгцэж өнөөгийн нөхцөл байдал хэр онц байдалд байгааг ойлгуулсан юм. Ингэж их гайхаж байгаа шалтгаан бол миньон мангаснууд бүлгэмийн гишүүдээр бүтээгдээгүй бунхан дотор төрдөг доод түвшний мангаснууд юм. Ийм доод түвшний мангасууд нь агуу удирдагчтай нэг газар байх нь Альбедо Дэмүргэс хоёрт мэдээж таалагдаагүй. ANZ шилжсэний дараа хамгаалагчид ANZ-ийн байр байдлыг хүчирхэг сүрдэм гайхалтай байсан гэж байсан шалтгаан бол ANZ цөхрлийн авраагаар өөрийгөө хүрээлүүлсэн байсан болохоор юм. Энгийн үед ийм скил алинд нь ч нөлөөлөхөргүй скилч гэсэн ANZ бүлгэмийн таягтай байсан болохоор тэрнээс авч байгаа бафын нөлөөгөөр бүлгэмийн NPC-нүүд сүрдэж байсан юм. Тэднэрт тэгцэлж харах зориг зүрч байхгүй байсан. Дэмүргэсийн Маратай ярилцдаг хэсгийг дурдвал Дэмүргэс аним дэрх шигээ хинэн ANZ үр хойчийг төрүүлэх бол гэж гайхаж байсан ч гэсэн гэтээ Назаракийн хүн хүчийг нэмэгдүүлэх цорын ганц арга биш гэж бас бодож байсан. Дэмүргэст хэд хэдэн үржих тал дээрх туршид бодоод олчихсан байсан. Энэ дотор нь Марач орсон байсан. Тэгээд Дэмүргэс Марагаас хүүхэд хийж үзмээр байна уу гэж асуусан байдаг. Назаракийн бунхан дотор цог хийлцэх хүн тухайн үед байгаагүй ч гэсэн бунханы гаднаас бол асуудалгүй дарк эльфтэй үржилж орж чадхуйц оршихнууд олдох байсан. Мари тухайн үед Дэмүргэс юу хэлэх гээд байгааг сайн ойлгоогүй ч гэсэн ANZ тус болно гэж мэдэх юм бол Дэмүргэсийн хэлсэн болгоныг хийх байсан байх. Энэ ярианы дараагаас Дэмүргэс Назаракийн бунханаас гадуур Назаракийн хүн хүч өсгөх, ANZ тэрэг болж магадгүй зүйлсийг туршиж судалж хийдэг Happy Farm төсөл эхлүүлсэн байдаг. Энэ төсөл нь Назаракаас гадуур Дэмүргэс бие дааж явуулж байгаа төсөл юм. Харин ANZ руу буцахад бол ANZ өөрийн хувийн өрөөндөө байж байх ба маш их усмал зэвсэг хэрэгсэл хөглөрсөн замбрааг өрөө байдаг. Шалтгаан нь нэгдүгээр шилд дата кристалл ашиглаж хийж болох эд хэрэгсэл хязгааргүй байдаг. Мангас устдах үед ундаг кристалл юм. Мангаснаас ундаг элбэг олдох кристалл бол тоглогчид маш их зүйлс тэрүүгээрээ хийдэг. ANZ өрөөнд маш их өндөр левелтэй хүчрхэг өөрт нь хэрэг болохооргүй хэрэгсэл зөндөө байдаг. Ихэнх нь шилтний төрхөндөө байхдаа хэрэглэж чадхааргүй хэрэгслүүд юм. ANZ хэд их сэтгэл хөдлөлтөд автах үед өөрийг нь тайвшруулад байгаа зүйлд эхэндээ маш их гайхдаг ч гэсэн өөрийнх нь шийдвэрт нөлөөлөхгүй байгаа болохоор нэг их юм боддоггүй. ANZ хамгийн төвөгтэй санагдаж байсан зүйл бол хаашаа явсан маш их зэрэг эсвэл баахан хөөрхөн үйлчлэгчид дагаж байгаа нь төвөгтэй байсан. Эхэндээ бол зүгээр байсан ч гэсэн сүүлдээ залхаж эхэлсэн юм. Бүтэн 2 өдөр огт ганцаараа байж чадаагүй юм. Тийм болохоор өөрийг нь өрөөнөөс гаргах үед хүн дагахыг хоригддог. Аним дээр харсанчлан ANZ шилжиж гарч ирсэн
Демүргэсийн 3 чөтгөр шууд өдөөс нь ёсолдог. Демүргэс Айнзыг шилжиж ирсэн болохоор таньсан. Харин 3 чөтгөр өөр аргаар Айнзыг таньсан юм. Аним дээр огт дуртаагүй гэсэн Minion NPC агуу оршонууд хамтсаатан дайсан гэдгийг нь харуулж өгдөг ауратай байдаг. Аура нь хүчтэй байх тусам өндөр зэрэгмтэй хүн гэсэн үг. Айнзын хувьд аураг нь хараад шууд мэдэгдэхээр онцгой байхаас гадна тодорхой зайнаас бүр мэдэрч болдог. Тийм болохоор л Демүргэсийн чөтгөрүүд Айнзыг шууд таньсан байдаг. Айнз Демүргэстэй явсны дараа чөтгөрүүд дээр өөр нэгэн зочин ирдэг. Холоос аурагаар нь давхрын хамгаалагч гэж таньсан ч гэсэн царайг нь хартлаа хин гэдгийг нь мэдээгүй. Альбедо Демүргэсийг хайж ирсэн байж таардаг. Демүргэс харагдахгүй байсан болохоор Альбедо чөтгөрүүдээс хаашаа явсныг нь асуухад чөтгөрүүд харц цэрэгтэй хамж явсан гэж хариулдаг. Альбедо харц цэрэг гэдэг нэртэй дүр мэдэхгүй болохоор яагаад цуг явам гэж асуухад чөтгөрүүд яг юу гэж хариулахаа мэддэггүй. Чөтгөрүүд юм нуугаад байгааг анзаарсан Альбедо харц цэрэг Айнз гэж ойлгодог. Альбедо сүүлд Айнзтай уулзнаас хойш 18 цаг өнгөрсөн байсан тул очиж уулзмаар байсан ч гэсэн өснө өдөн өргөж гисэн Айнзтай уулзаад бэлэн биш байна гэж боддог. Хэдий гадаа төрхийг нь муудахаар өргөгөөгүй байсан ч гэсэн Альбедо чөтгөрүүдэд өөрийгөө бэлдэх хэрэгтэй байна. Халуус бэлд гэж тушаахад чөтгөрүүд Айнзтай уулзахын өмнө бэлдэж байгаад уулзаж чадалгүй алдаж байхаар одоогийн хороо очиж өөрийнхөө хэр их хичээнгүйл ажиллаж байгаагаа харуулаач гэж санал тавьдаг. Хэдий Альбедогийн гоо зэмж нь унаагүй байгаа ч гэсэн энэ тийм чухал хэсэг биш ч гэсэн 2 дугаар анги дээр Альбедо яаж Айнзыг олоод ирснийг нь одоо ойлгож авсан байх. Энэ хэсэг дээр Айнз анх удаа цэлмэг тэнгэр харсан юм. Яагаад гэвэл өмнө Назарагийн агуу буухан байсан газар харанхуй хүйтэн газар байсан. Тоглоом дотор үргэлж харанхуй хүйтэн тэнгэртэй байдаг байсан. Өөрөх нь өмнө амьдарч байсан газар ч гэсэн тоглоомноос ялгаагүй цаг агаартай байсан. Тийм болохоор Айнз анх удаа ийм үзэсгэлэнтэй тэнгэр харсан. Айнз нисэг шид хэрэглэх гэж байсан хоёрын саад болж байгааг анзаардаг. Мэдээж хоёртай байхдаа хийж чадах скиллүүд байгаа ч гэсэн тэр дотор нь нисэг шид байхгүй. Хоёртай байхдаа хийж чадах скилл нь 5 скилл байгаа. Хуйлаас ашиглаж нисэж болох ч гэсэн Айнзд Wing Charm гэх айтем байсан. Айнз тэнгэрт нисэж байхдаа өөрийнхөө найзуудын нэг болох Blue Planet-ыг дурсан боддог. Blue Planet югдаараа шилэг тоглож эхэлсэн шалтгаан бол бодит амьдрал дээрээс мэдрэх боломжгүй болсон байгалийн үзэсгэлэнт газруудыг харж мэдрэхийн тулд юм. Байгалийн үзэсгэлэнт биш ирдэг хүний хувьд тоглоом доторх ихэнх цагаа 6 дугаар давхрын шөнийн тэнгэрийг хөгжүүлэхэд зарцуулсан байдаг. Айнз шөнийн тэнгэрт нисэж байхдаа энэ бүгдийг Blue Planet харсан ч болоосоо гэж дурсан боддог. Демүргэс өөрийг нь гүйцэж ирэх үед Айнзын дург нь хальт хүрсэн байдаг. Өөрийнхөө нандин дурсамжуудаа дурсаад байж байсан жоохон хүүхчиг дэлхийг эзлэх яриагаар саад болж ирсэн болохоор Айнз Демүргэсийн дэлхийг эзлэх санаатай наргиж амыгийн дагуулж байсан. Өөр хүн байсан бол Айнз наргиж байна гэж дараа нь засаж хэлэх байсан байх. Гэхдээ цуг байгаа хүн нь Демүргэс байсан болохоор Айнз өөрийг нь наргиж байгааг нь ойлгож байгаа байх гэж бодсон. Аним дээр бас нэг дурдааг өргсөн зүйл бол Айнзын Назарагийн хамгаалалтанд санаан зовж байгаа талаар юм. Маре Назаракийг нуухын тулд хэдэн цаг орохдол Назаракийг минионуудаар харуул хийлэгдэг. Минионууд гадны биетийг 5 км зайд ирэхэд шууд Демүргэс мэдээлэл өгнө. Гэтэ Айнзд энэ хангалттай санагдаагүй. Минионгүй ахин өөр хамгаалалтын систем бас хэрэгтэй гэж бодож байсан. Айнз ингэж их санаа зовж байсан шалтгаан нь энэ ертөнцийн хүмүүс хэр хөчрөх талаар ямар ч мэдээлэл байхгүй байсан болохоор юм. Назаракийн хамгаалалтын систем нь 100 левелтэй 30 хүнээс ямар ч асуудалгүй өөрсдөө хамгаалж чадна. Гэтэ Айнз 100 левел давсан оршихуй байж магадгүй гэж айж байсан юм. 2 дугаар ангиас орхигдсон зүйлсүүдийг ярьж өглөө. Миний өргсөн зүйлс байвал доор сэтгэгдэл хэсэг дээр бусадтайгаа хуваалцаарай. Blue Planet гэх тоглогчийн талаар нэмэлт мэдээлэл хүргэхэд маш найрсаг зан аршинтай хүн байсан. Өмнө дурдсанчлан байгаль дэх хайртай ялангуяа шөнийн тэнгэрт. Хин нэгэн байгалийн талаар ярил маш их догдолж цуг ярих дуртай. 6 дугаар давхрын шөнийн тэнгэрийг хийхдээ одоо орныг нь бас чадхаараа бодит болгож хийсэн. Өөрийнхөө хийсэн тэнгэрийг багийнхаа гишүүдэд үзүүлснийхээ дараа жинхэнэ одон орны үзүүрт багийнхаа гишүүдийг дагуулж явсан байдаг. 6 дугаар давхраас гадна 9-р давхарт байдаг баарагч гэсэн Blue Planet хийсэн. Багийнхаа хүмүүст тайвширч амрах газар хийж өгөхийг хүссэн байдаг. Blue Planet бол Айнзын бодит амьдрал дээр уулзаж байсан багийн гишүүдийн нэг бөгөөд уулзах үедээ шоргооц болон байгалийн баримтад бичлэг цог үзсэн байдаг. Нэг сонирхолтой факт гэвэл Флоренчино Blue Planet-ийг байгаль тайртай романтик эмэгтэй гэж боддог байсан. Эрэгтэй хүнд баймааргүй зөөлхөн холоотой болохоор Blue Planet-ийн зэвсэг нь хурц байдаг бөгөөд төрөл зүйл нь дрөөд байдаг. Natural Shelter гэх 10 дугаар түвшний шид хэрэглэж чаддаг ба энэ шид нь газраас нуувч дууддаг шид. Нуувч дотор нь хязгааргүй тэнгэрийн илүүшн харуулдаг.